За бэлнэ үү? Дуу эфир. Анхаар мотор 3 2 1. Дэлхийн нийтийг хамарсан BMD вирусын гол буруутнуудыг шүүх олон улсын шүүх хурлын тов эх жилийн 7 дугаар сарын 26-нд хэмээн зарлагдлаа. Хэрэг явдлыг эхнээс нь сануулбал Шанхайн эрүүл мэндийн нэгдлийн захирлаар ажиллаж байсан Хятад улсын иргэн доктор Ху Шэн, түүний хамгийн ойрын хамсаатан болох Монгол улсын иргэн доктор Гантулга болон Нигер, Израиль улсын 5 иргэнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлцэх хэмээн олон улсын шүүхээс яллагдагчаар татаад байгаа юм а. Орой минь төргийн үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор эрүүл мэндийн дэд сайд асан Сэржид өргөдөөрэд байна. Одоо дэлхийн нийтийг зочоосон вангийн нулимс BMD вирус дэгцээ. Тухайн үед та бүх холбогдох баримт бичиг өндөр гарын үсэг зурсан хүн. Та үүнийхээ төлөө хариуцлага хүлээсэн үү? Хариуцлага бол гин буруутай хүн дээр л яригдах асуудал байна л да. Дэлхийн нийтийг хамарсан. Тэгвэл одоо дэлхийн нийтээр бүхэл эрүүл мэндийн яамны сайдууд хариуцлага хүлээх ёстой болно доо энэ хэрэг дээр. 1. Хоёрт нь би л байсан болохоос биш өөр хинчгэл байж болох байсан. Тийм биз? Энэ хэргийн явцад их олон сонирхолтой хүмүүс тойргийн гадаа үлдэж байна л да. Жишээ нь та, эмч унтун компани. Яагаад? Тэгвэл Ху Шэн Гантулга нарын шүүх хурал эх жилийн 7 дугаар сард Нидерландын Вант улсын Гаг хотно болохоор тов гарсан байна. Тэд бол нэгдсэн үндэсний байгууллагын шагналт Ван докторийн үүдэл эсийн судалгаан дээр үндэслэн бүтээсэн вангийн нулимс хэмээх нээлтийг амьд организмд онц аюултай BMD вирусын халдвар болгон хувиргаж нийт 8 улсын 26 сая хүнийг эдгээр улс орнуудын байгаль газар нутгийг тус вирусээр халдваржуулсан. Хууль бусаар 150 мянган хүүхэд болон насанд хүрсэн хүмүүстээр туршилт хийсэн зэрэг нийт 12 зүйлээр яллагдаад байгаа юм. Би ч юм бол өгцөн үүрэг даалгаврын дагуу яамны ажлыг хийж яваа төрийн албагч. Тэгэхээр би танд нэг юмыг сануулъя л да. Монгол улсын анхны ерөнхийлөгч тий 90 сая төгрөгөөр алдчихдаг. Ерөнхийлөгч нь сангийн яам нь хариуцлага хүлээгээгүй. Нөгөө итгээд хариуцлага хүлээсэн байдаг. Яагаад гэх юм бол тэр төрийн ажил явдгаараа яваад тэр иргэнд итгэсэн биш. Эрүүл мэндийн газрууд энэ олон хүмүүсийн дүгнэлт үнэлгээн дээр суйрлагдсан вакцин хийх зөвлөмжн дээр гарын үсэг зурсан биш. Би вакцин хий гэж тушаагаагүй ш. Тэгэхээр би яагаад хариуцлага хүлээх ёстой? Адилхан үлгэр байгаа зү энэ хоёр. Дэлхийн нийтийг хамарсан энэ цар тахлын үүсэл хэмээгдэж байгаа BMD вирусээр зөвхөн манай улсын хувьд гэхэд 800 хүүхэдээр туршилт хийсэн нь баримтаар нотлогдсон билээ. Чухамдаа баримтаар нотлогдож чадаагүй хичнээн иргэн байгааг өнөөхөр нь тодорхой болгож чадаагүй байгаамаа. За энэ гэмт хэргийг хамгийн анх нийтэд нээлттэй болгож задлсан хүн нь өдгөө Европын холбооны улсад хаа нэгт амьдарч байгаа Мосе нэрээрээ дэлхийд алдартай болсон Монгол улсын иргэн Улсболд гэх залуу байдаг. Би бол хувийн ажиллаар явсан. Тэгээд тэрийгээ бол одоо ингэ мэдүүлсэн төрийн мөнгө идэж уугаагүй, төрийн томилт завшаагүй гэсэн. Энэ бол миний эрх чөлөөний асуудал. Та ч гэсэн явж болно шүү. Та хаашаас дуртай газарт явж болно шүү. Виз нь гардаг юм бол визтэй болсон юм бол тэглээгээ таныг байцаахгүй шүү. Та Гантулга докторыг таних уу? Гэхдээ одоо тэр хүний чинь дэлхийн нийтээр мэднэ шүү. Тэгэхээр нэг тодорхой хэмжээнд л мэднэ. Тэ. Тэгэхээр та өөрөө таних юм уу? Би бол яг тийм тулжуул танихгүй. Мэдэхгүй. Тэгээ Гантулга докторийн өргөмөлхөө эр бол таны туслахаар 2019 оны 10 дугаар сар хүртэл ажилласан байх юм. Гэтэл та өнөөдөр танихгүй гэдэг юм. Үнэмшилгүй л байна да. За тэр хүү эр бол тий төрийн албаа хаагчийн шалгалтыг өгөөд тэгээд зөх ном журмынхаа дагуу юу яасан байдгийг манай яамд ирсэн байдгийг. Үүсэн хэрэг байдлаас улбаалан тус шүүх хуралд оролцох бусад гэрчүүдийг олон улсын шүүхээс гэрчийг хамгаалах хөтөлбөрт хамруулсан гэх мэдээж байна. Тэгээд би тэр төвшөнд нь л мэднэ. Тэгээд дараа нь бол яг Гантулгын өргөмөл хүү юм байна гэж бол мэдсэн. Тэгээд тэр үед ч хэрэг явдал ихэлсэн. Тэгээд ажил үүргээс нь чөлөөлүүлээд шалгуулсан. Тэгээд тэрний цагаас хойш би мэдэхгүй шүү дээ тэр хүнийг тий. Та тэгээд хариуцлагатай албан тушаал хашиж өөрийнхөө туслахаар ирж байгаа хүнийг ямар хүн бэ гэдгийг огт мэдэхгүй л тэгэл ажилуулад идэг хүн үү? За бас огт мэдэхгүй ч бас биш. Тий. Би чинь нөгөө нэг төрийн албаа хаагчийн шалгалтыг нь харж байгаа. Сүүлд нь л мэдсэн. Та тохирох хүн гэдгийг яаж мэдсэн?
Тэр хүн чинь ангаах төгссөн тийм үү? Оросд бас ангаахын ухаанаар мундаг магистр юм хамгаалаад ирчихсэн. Яг л манай яамд ажиллах, яг л мэрэгжлийн дагуу зөвлөгөө өгөх туслах хүн байна л гэж л ойлгосон шин. Тэ? Одоо гантлаг доктор Монголоос ганцхан энэ хэрэгт холбогдоод байна л да. За ганцхан тэр хүн энэ ажлыг зохион байгуулна гэдэг бол үнэмшлэхгүй байхгүй, хүчрэхгүй шүү дээ. Харин манай улсад хоригдож байгаа доктор Гантулга нарыг энэ сарын сүүлээр олон улсын хяналтанд шилжүүлж байгааг засгийн газраас мэдээлж байна. Тус хэрэгт нэр холбогдсон шалгагдаж байсан цөөнгөө хүн тойргийн гадна үлдсэн. За тухайлбал тухайн үед эрүүл мэндийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Сэржид болон түүний туслагаар ажиллаж байсан Гантулга докторийн хүү Ирбол, эмчин тун группийн удирдлагууд, гайл, халдвар төвчин судлалын үндэсний төв зэрэг салбар байгууллагуудын удирдлагууд сугаран үлдэж чадсан юм а. Чухамдаа тэд үнэхээр гин буруугүй юу? Эсвэл олон улсын шүүхийн өмнө хэрэг дахин мөрдөгдөх болов уу гэсэн асуулт энэ үйл явдлаас үүсгэлтэйгээр урган гарч байна. Би бол хүчрэн гэж бодчих. Гантулгын ард таны түрүүний асуудаг одоо би итгэл дэлхийн нийтээрээ мэдчихэв тийм. Хуушин доктор тэр Израилийн эрдэмтэд Өшөө хаан хөлөө тэр нэр бүхээ хил дамнсан олон эрдэмтэн докторууд хамтарч энэ хэргийг хийсэн ш. Тэгэхээр чин Монголд Гантулга хүчрэн ш. Та эх орондоо хайртай юу? Эх орон гэж юуг ойлгохоос шалтгаал миний хувьд бол. Таныхаар юу юм? Минийхаар бол энэ улс орныг авч явах ирээдүй хойч бол эх орон, үр хүүхэд бол эх орон. Яг үнэ. Таны наад яриад байгаа эх оронд ч байгаа тэр олон зуун залуус, тэр олон зуун хүүхэд өнөөдөр хохирчод шүү дээ. Та санаа зовхгүй нэ? Зовхын ихээр зовж байна. Би ч одоо албаа өгөөд удаж байна. Бараг залбирч байна. Би бол энэ ирээдүйн хойч үр хүүхдийн төлөө эрүүл сарвалуулаасаа эндсэн хүүхдүүдийн төлөө харамсаж байна. Тэглээгээд одоо би харамсч нэгэд гүйччихэд гарандаа гав зүйлүүлэх тийм дайны хэрэг хийсэн хүн биш шүү дээ би. Та хуйлд их найдаж байна те. Хуулийн ажилтнуудад энэ хэргийг шалгасан хүмүүст их найдаж байна. Энэ надад биш дээ. Мөнгө төлсөн хүн хөгжмөө захиалдаг гэдэг үгийг санагдуулж байна. Та мөнгө төлсөн учраас их баталгаатай, найдвартай сууж ах шиг байна. Энэ асуултыг авилга өгсөн юм уу л гэж асууж ийн гэж ойлголоо зүг үү? Зөв. Авилга албан тушаалтны хэрэг гэж бас дахиад мөрдөгдөх байсан байх л да. Тэгсэн бол эх орон ард түмнийхээ төлөө ажиллаж амьдрсныхаа төлөө тэ доромжлуулаа сурчсан хүн би яах вэ? Одоо өшөө хоньны насгүй хичээр. Тэгээд юуны төлөө яах гэж гэдгийг л таны асуулт ч бай. Энэ болж байгаа хэрэг явдал ч бай. Ингээл дахин бодогдуулаа л. Би бол одоо нэг бодлын гомдмоор юм шиг нөгөө бодлын одоо Тунч их бөөрн хэлж сурсан хүн юм аа та. төрийг мэрэхүт түшмэл дотроос гэж үгтэй. Нэг хүн улс орныг сүрүүлж болно. Нэг хүн улс орныг авран мандуулж бас болно. Тийм биз? Яг зөв. Та яста анх удаа үнэнээ л. Нэрэл ганц хүн төрийг сүрүүлж болно. Төрийг идэх өт дүшмэл дотроос гарч ирдэг. Тийм биз? Би түшмэл байхдаа, төрийн албаа хаагч байхдаа өгөгдсөн үүрэг даалгавар хийх ёстой зүйлийг хийсэн. Миний хийх ёстой зүйл бол улс орондоо зориулж байгаа хүч хөдөлмөр гэж үзэж байгаа. Тэрнээс би төрөө идсэн тохиолдол надад байхгүй гэж хэлмээр байна.